Шууд нэг ивч бол ийшээ цохол ерөөсөө миний эмийг ингэсэн. Өөрөөсөө уралцаа хөөс наадхаа бариад таа. Хөөе наадхаа чи ингэж хийгээд чи юу намайг алуулчлаа шүү дээ. Өөс энэ доор байгаа энэ одоо нөгөө альгоргуудын төлөөлөл. За энэ хүнийг одоо энэ жагсаалаас явуулъя. Наадхаа бодож ав. Билэр өөрсдөө чиний бие төрөхгүй. Би яг нэг туул голоос савраа тат гэдэг юм барьсан зогсож байсан бохгүй юу. Тэгээд тэр мэрийг хараад намайг ингээ анзаараад те би нүг тухай бүрт нь ингээл өөрт нь ингээл энэ газраас ингээ туулын голтрлоос бити бариачээ бид нар таныг ингээд зам барихад чи эсэргүүцээгүй бидэнд хөгжил хэрэгтэй. Гэхдээ голын голтролт бити бариачаа битгий ингээд айсавд ингэж битгий бариачаа гэхэд өөрөө Нямбатар гэдэг хүн маань өөрөө хотын дарга хүн хизээш ийм жагсаал зохион байгуулж болохгүй. Тэгээ бүр удирдан зохион байгуулад за тэгээд иргэн тийм үү иргэн хүнийх чинь тэр амар олон тэр маш олон хүмүүс очсон байсан тэр байгаа байсан хүмүүсэнд. Тэгээд тэр хүмүүсийг шууд удаанд хүрээд энэ олохоор хотын төлөөлөл наадхаа бариад одоо тэгээ миний эд хөрөнгөнд талдаад булаачихсан. Шууд нэг ивч бол ийшээ цохол ерөөсөө миний эмийг ингэсэн. Өчтөр бүр ингээ миний гар хөдлөхгүйс яг гэхдээ тулцсан л байсан юм шиг байгаа. Тэр жагсаал цуглааныг удирдсан хүн өөрөө буруутай учраас жагсаалд ирсэн тэр Ахмад настай хүмүүст бол би хэрүүл зарах хийхгүй. Энэс гадна тэр намайг зодсон эмийг бол би уучлсан. Тэр Ахмад настай хүнийг би өнөөдөр хэрвээ өчтөр би очиод өргөдөл өгсөн байсан бол тэр эмийг бас би тэр настай хүнийг бас хохироохыг хүсэхгүй байна. Өнөөдөр тэтгэвэр хангамж сайтай манай Монгол улс ард иргэдэд хамгаалдаг, хайрладаг, Ахмад настай хүмүүсээ хүндлэн дээдэлдэг энэ сайхан үе уламжлалаа. Энэ сайхан гол голтрлоо ард иргэдэд хүндэлдэг байсан бол энэ муухай асуудал болохгүй байсан. Харин эргэн үнийхээ зөвөөс би энэ Нямбатар гэдэг хүнд бол гомдолтой байгаа. Миний амнаас эрүүл мэнд алдар нэр хүндэд маш ноцтойгоор хандсан. Би энэ хүнийг бол маргааш би өөрөө шүүхэд бол өгнөө. Нямбатрын удирдсан эсэргүүцлийн цуглаан дээр Ахмад настууд маш олноор ирсэн байсан. Тухайн хүмүүс одоо яг энэ төслийн талаарх ойлголттой байсан уу? Танд бас яг яаж ажиглагдсан? За ерөнхийдөө тэр дотор ч ингээд мэдээж Нямбатар хүмүүс цуглуулад явдаг шиг энгийн эргэж ч гэсэн сонирхож зогсож байсан хүмүүс байгаа л та. Тэгээд өчтөр бас тэр чиг цэг эмэн илүү би нэрийг буруу хэлж магадгүй шүү. Үнэхээр ойлголт маш муу байсан. Мэдхгүй хаана яваад байгаагаа мэдхгүй байна. Хорооноос дууцаа. Уг нь бол одоо тэгээд энэ зам нь сайн л гэдэг юм. Гэхдээ моднуудаа ингээд таслуулна гэхээр хайран байна гэх. Энэ хүмүүсийг бол одоо нөгөө нэг энэ хороо хэсгийн нэг хэдэн ийм сая 500 мянган төгрөгийн юу ч хийж бүтээсэн юм байхгүй нэг намаас санхүүждэг нөхдүүд байдаг л да. Одоо энэ сонгуул дээр маш их ажиглагддаг. Ийм хүмүүс бол хүчээр хөгшин настай Ахмад хүмүүсийг мань аваад ирсэн байсан. Тийм учраас би тэр хүмүүст гомдоогүй. Хэрвээ энэ Нямбатар гэдэг хүн над руу одоо үдэж дөрхирч булаа гэж над руу дайруулаагүйсэн бол энэ Ахмад настай хүмүүс маань над руу дайрахгүй байсан. Би тэрэн дээр итгэлтэй байсан учраас би тэнд ганцаараа бэсэргүүцэж байна гэж зогссон. Жагсаал цуглаан хөдөлгөөн болвол тэрийг дарах ёстой хүн нь өөрөөсөө уралцаа хөөс наадхаа бариад таа. Хөөе наадхаа чи ингэж хийгээд чи юу намайг алуулчлаа шүү дээ. Би алаал би өглөө гэхэд миний хүн өнчрөл үлдэнэ. Ийм муухай би нам бус би олигарх хүн биш. Одоо нэг тэргуунд ямар орон биднэрт юу хэрэгтэй вэ? Хүч ганц ч гэсэн цахилгаан станц өрчөөл та. Хотын төвөр байгаа төвчрөж чинь манай туул голт ямар хамаатай юм бэ? Яг үндэ хэлэхэд төвөр байгаа төвчрлийг ийш нь авчраа. Тэгээ одоо би яах юм? Хотын төв төвчрж явж ийснаа. За би Баян зүрхийн товч орлоо гэснэ. Баян зүрхийн товчор руу дахиж очсноо. Буцаж явснаа, имэйлд орсноо. Гэхдээ би тэгснэ одоо би яг яах ёстой юм бэ? Гинийг надад юу ингэж тайлбарлаад тэгээд эдгээр ингэж ийм солиотой ийм өдрийн яг галзуу үний өдрийн тэмдэглэл шиг юм яриад байгаа байхгүй. Налахын эдийн хятадуудыг имэлт идэг хятад руу одоо ши зөөдөг зам юм уу? Тэгээд тэр зам чи ингэж Терезаар явж байгаа. Чи машинтайгаа ийш өвсөрч буух юм уу? Энд хүчрэлт ямар ч хэрэггүй шүү дээ. Энд чинь бүр логик каанагаа юм бэ. Энд чинь одоо бүр үнэхээр одоо сүулт ч одоо бүр эхлээл бухимдаад уйлах гад идэгээс одоо бол бүр инээ төрж шүү дээ. Амар тэнэг байна бүр. Зайсангийн гүүрэн дээрээс ингээд тэр нөгөө террас маань ороод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ үерийн далан маань ухагтаад эхэлнэ. За тэнгууд манад үертэй байсан, үергүй байсан үед ч гэсэн хамаагүй байхгүй юу. 2 өдөр бороо орлоо. За энэ хэсэг бол хэдүүлээ бас нэг жоохон өндөрдөө хэсэгтлөө
зогсож байна. Жаахан цаашлаад яваад ирвэл бүр нүдэн баримжаагаараа 3.5-аас доошлоод за жаахан бүр ингээд нэлээд их усархаг бороо орлоо гэхэд энэ маань ингэж хальж гарч ирэх гэдэг байхгүй. Энд бол одоо тэр хаус үнэтэй барилга хорооллон биш ээ. Олигархууд амьдардаг бүс чинь энэ зайсангийн гүүрнээсээ цаашаа буюу та хэдийн цуглуулсан одоо өчтөр Нямбаатарын цуглууллаа штэ. Лайв хийгээдсэн хэсгүүдэд байдаг. Тэр газруудаар тоолын хурдны зам явахгүй юм аа. Бидний унтны ус биднийг энэ үрийн далангаас хамгаалж байгаа. Ганцхан хамгаалж байгаа. Бид нар ганцхан хамгаалтын одоо ийм далантай байхгүй юу. Тэгээд энүүгээр чинь тэр чинь яваад энэ бол хорлон сүйтгэх ажиллагаа. Уучлаарай баячуудын хэсгээр явахгүй.